За энэ 44-ийн 1 гэсэн заалтыг хүчингү болгож байгаа нь бол юу зөвөө. Ер нь одоо энэ манай Монголын төр бол энэ хэвлэмэл материал энэ бичгийн зардал дээр бол маш их зардал гаргадаг юм байна шүү дээ. Одоо ингээд анзаарч хаад маш олон төрлийн сэтгүүл, маш олон төрлийн одоо энэ хэвлэмэл материалууд бол гарч ирд юм байна. Тэгээ энэ дээр одоо энэ их хурлын гишүүдч бай, засгийн газрын гишүүдч бай. Бас одоо өөрөөсөө давуу байдал олгоод гоё ганган тайлан сэтгүүл хэвлүүлээд энэ төсвийн зардлыг нэмэгдүүлээд байгаа энэ асуудлыг хориглож байгаа нь бол зөв гэж бодож байна. Зүгээр тэгтээ энэ ялангуяа тойргоор сонгогдсон гишүүд бол тойргийнхоо ард иргэдтэй уулзаж сайнгаа тавьж улсын хурлын одоо энэ танхим хэлэлцсэн хууль тогтоомжинд хэрхэн оролцсон талаар ярьж хэлэх нь зөв л дөө. Энийг бол одоо ганцхан уулзалтууд зохион байгуулад тэрүүгээрээ тайлагнаад явах хол болж байгаа юм шиг байна. Урд донд нь хэвлүүлж болно уу? Жишээ нь гэдэг нэг ийм асуулт байна. Зүгээр хэрвээ хэвлүүлэх дээр тулвал энэ зүгээр яг торуулаад бас асуучаа гэж ингэж бодсон. Хоёрдугаарт энэ аливаа этгээд гэдэг дээр яг чухам юу орог гэдгийг сая хэллээ. Тэгтээ би дахиад асууч. Аливаа этгээд гэдэг дээр ямар субъектууд одоо багтаж байгаа вэ? Энэ талаар бас дэлгэрүүлж хэлж өгөөч гэдэг ийм хоёр зүйлийг асуух байна. Сандаг өчрөг шүү. Асуултанд хариулъя. За мөнх хөтгчөнд баярлалаа. Хуулийн төслийг дэмжиж хагаад. За ер нь нэгсрийн нэгнээс сонгуулийн жилийн нэгсрийн нэгнээс хойш бол өмнө нь бол сонгуулийн жил эхлээгүй 12 сарын 31-нд тэр эд зүйл тараануу тэр одоо мөнгө төгрөг гэдэг юм уу одоо бусад тайлан бараа материал тарах чинь нээлттэй байгаа шүү дээ одоогийн хуулиар. Сонгуулийн жил эхлээл нэгсрийн нэгнээс хойш бол сонгуулийн хууль үйлчлээд эхэлж байгаа. Тийм учраас эд зүйл тараахыг бүгдд хориоттой байна. Харин тэр эд зүйл дотор чинь бас сонин сэтгүүл ороод байгаа байхгүй юу? Уг нь бол манайхан л хуулийг буруу ашиглаж гуйвлж сайд нар ажлын тайлан гэж тараагаад байгаа болохоос биш. Уг нь бол эд зүйл дотор чинь сонгуулийн хорооны одоо сонгуулийн хорооны хамгийн дарганд сууж байна. Бас дээр нэмж тайлбар өгөхөд илүүдэхгүй. Эд зүйл дотор сонин сэтгүүл орох уу гэвэл орно. Уг нь бол 48-ийн одоо нэгээрээ эд зүйл дотор. Тийм учраас сонгуулийн жилийн нэгсрийн нэгнээс өмнө нь бол тэр тайлан юмаа тарааж болно шүү. Энэ бол хуулиар хориглоогүй асуудал. Нэгсрийн нэгнээс бол хуулийн үйлчлэл үйлчлээд эхэлж байгаа учраас хориотой гэдгийг одоо мөнхбат гишүүнд хэлье. За аливаа этгээд гэдэгт бол одоо тэгээд бүх төрлийн бүх салбарын төрийн одоо албан тушаалтнууд иргэний нийгмийн байгууллагууд төрийн эмчийн компани удирдлагууд ажилтан хэн бид бүх иргэн орно аливаа этгээд. За баярлалаа.